Юуны өмнө Чингис хаан яагаад орчин үеийн хүн байсан бэ гэж асууя. Чингис хаан эмэгтэйчүүдийг төрийн зөвлөлд оруулсан. Бүх хүнд шашны эрх чөлөөг олгосон. Илч төлөөлөгчдийг хохироохыг хориглосон. Худалдааг дэмжсэн гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ түүнийг орчин үеийн болгож буй шин чанар нь зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Түүний гаргасан хууль тогтоолч орчин үеийн байсан. Түүний хөдөлгөөний тухай сэтгэлгээ нь орчин үеийн байсан. Хөдөлгөөн нь түүний айрам дэлхийг байлдан дагуулахад нөлөөлсөн. Энэ нь эдийн засагтч нөлөөлсөн. Тэр баялагын хөдөлгөөнд оруулсан. Гэтэл нөгөө талд Хятад, Перс, Иран, Ирак зэрэг улсуудын баялаг нь илүү тогтворгүй байсан. Тэдний баялаг нь элитүүдийн гарт зүгээр л хөдөлгөөнгүй байж, улам суларч, үнгүйдээ зогсохгүй, цэрэг ирсээ хүртэл цалинжуулдаггүй байсан. Чингис хаан баялагын нууц нь хаанд, эзэнд, элитэд оршдоггүй. Гагцхүү баялагын нууц нь ард түмэнд, өөрийнх нь ард түмэнд, өөрийнх нь улс оронд оршдог гэдгийг мэддэг байсан. Тиймээс би түүнийг нүүдэлчин монголчуудын хөдөлгөөний сэтгэлгээг дараагийн төвшөнд хүргэсэн гэж боддог. Чингис хаан багаасаа тус чадварыг эзэмшсэн байдаг. Мөн ууланд амьдарч байхдаа ан ав хийх чадварыг ч эзэмшсэн. Энэ бүхнийг хослуулан тэр илүү өндөр түвшний иргэншилд хүргэсэн юм аа.